Би нэг дотроо нэг бурууч бодсон байж магадгүй шүү дээ. Би бас мэдлэг бас юу байж магадгүй. Энэ миний бодлоор энэ хоёр ихт ноёдын зээл нь засгийн газрын бодлого нь банкны бодлого хоёр зөрчилдөд байгаа юм шиг надад санагдав. Банк болохоор биднэрт нэг өндөр хүүтэй зээл өгөх гээд байдаг тийм. Тэрнийг бол яг 30 саяг авах гэжтэй хин тгсэн мөртлөө. Тэгэхээр бид нар тийм өндөр хүүтэй зээл авахгүй гэхээр тэгвэл танд бид нар энэ зээл бол өгөхгүй. Энээс бол та тавыг л авах хэрэгтэй. Банкн дээр ингээ очихоор тэр журам гэж юм гарсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр журмаа та нарыг ил болгочооч гэхээр гаргахгүй. Журмаа хараад бид нар бас за би энэ юм тэнцэхгүй байна уу? Шууд одоо миний юу яахгүй бид цагаа бараад яах юм тийм үстэй. Шууд л одоо өөр арга. Тань журмаа таньцдаг юм уу? Ямар ч журам юу юм уу харсангүй. Шаардлага марлгууд нь алгуу тэр банкнд ил алгуу. Ил бол юу ч байхгүй. Юу ч байхгүй байна. Танд яаж юм тэгээд амаараа тайлбарлаж байгаа. Амаараа юм цаас маас үзүүлэхгүй байна. Одоо юм учиртай юмаа гэдэг. Ийм журамтай гэдэг энийг өгчүүл бид нар чинь хараад нэг санаа оноо авчих гээд байгаа байхгүй. Одоо танд ингээд энэ жур манай 3% зээл болох журам шүү. Энийг авч явж үзээ танилцаад яг сайхан танилцаад одоо яг зээлийнхаа материалуудыг бүрдөөд ирээгээ танд одоо ингээд журмаа юм уу тэр сонгоо шалруултуудаа шаардлага өгөх ёстой шүү дээ. Тэгээ тийм юм байхгүй. Би бас хамгийн гол нь тэр журмыг харъя гэсэн чинь журам гэж юм харуулсангүй. Та тэгээд ер нь хэд хоног зээл хөөсдөж яв? Би одоо шийдвэр гарснаас хойш яг банкуд олголт эхлээд зээл олголт 2-7 хоног жин. Тийм би 14 хоног л явчлаа. Ямар ч үр дүнгүй. Тийм үү. Тэгээд манай эхнэр тэр банкны үнд хэлсэн үгүй хэвг нь хэлнэ л гэж хэлсэн. Юу гэсэн гэхээр ядаж биднийг ингэж хошгруулахгүй нэг зүгээр байлгаад өгдөг баг та. Ингээд одоо ингээд нэг гоё юм хэлчихлэр чинь бид нар чи ажиллаа орхиол тэ. Тэр ажилтаа байсан мөртлөө ингээл явж байгаа. Тэгэл бас ажил мэтлээ алдчихлаа. За тэгтээ тэр бол яхаа бидний л үл багтаа зүгээр. Тэгтээ би бол одоо ингээд бодоод тахад маш олон жижиг үйлдвэрлэгч маш олон натаа адилхан маш олон хүн зориг нь үхээд чантраад ахад банк руу би л одоо бараг л очимооргүй санагдаж байна гэж очихгүй.